Сайн байцгаана үзэгчдээ, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань подкаст эхэлж байна. За өнөөдрийн подкастын зочноор бүгд найрамдах Солонгос улсын Какао группийн Какао Enterprise компани за софтвер инженер жаргал сайхан ах маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан баярлалаа. Юуны түрүүнд ярилцлага таны танилцуулга багнаас хэрхэн өнгөрөв тэр талаар ярьж эхэллээ. Би 1987 онд Говьалтай аймагт төрсөн. Тэгээд Говьалтай аймагтаа 10 жилийн сургуулаа төгсөөд Говьалтай аймгийн физик математикийн гүнзгий хэрэглэсэн сургуультай 5 дахь сургуулийг төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуулийн математик компьютерийн сургуульд мэдээллийн системийн удирдлага мэргэжлэр суралцж байгаад 3 дугаар курстээ Солонгос улсын засгийн газрын тэтгэлгээр Солонгос явж суралцсан ийм хүн байна. Мэргэжлээ яг яагаад тийг сонгох болсон байдаг шалтгаан нь? Мэргэжил сонгох бол ерөнхийдөө бол тухайн үед чинь би чинь 2005 онд төгссөн. Тэгээ 2005-аас өмнөх онд чинь нөгөө интернет нэг өргөн дэлгэр байгаагүй. Тэгээ манай аймагч гэсэн аймгийнхаа холбоон дээр очиод интернетэд хаяа ордог байсан. Тэгээд мэргэжлийн талаар ч гэсэн тийм өргөн мэдлэгтэй байгаагүй. Тэгээ тухайн үед бол ер нь конкурсанд дээгүүр оноо авбал ихэнх хүүхдүүд нь мөсийн эдийн засагт юм уу те олон улсын харилцаанд орно гэж боддог байсан. Би ч гэсэн ер нь мөсийн эдийн засгийн ангид орно гэж боддог байсан байхгүй. Тэгээ яг конкурсаа өгөөд яг хуваар авах болсон чинь манай байрны нэг ах зөвлөөд би мөсийн электроникийн анги гэж байдаг. Энэс та ирээдүйтэй анги энд орчвол зүгээр чи физиктэй гайгүй математиктэй гайгүй чи энд орчих гээд. Тэгээ электроникийн ангид ороод мөст анх электроникийн ангид элсэж орж ирсэн. Тэгээ электроникийн ангид нэг семестр сурж агаад мэрэгчлээ солиод надад арай тохирох мэрэгжил гэж бодоод мэдээллийн системийн удирдлага гэдэг мэрэгчлэр. Яагаад мэдээллийн системийн удирдлага гэхээр би нөгөө баг багтаа эдийн засгийн ангид орно гэж боддог байсан шүү дээ. Тэгээ мэдээллийн системийн удирдлага маань яг программын хичээлч ордог, эдийн засгийн хичээлч ордог тийм сонирхолтой гоё анги байсан байхгүй. Тэгээд мөсийн математик компьютерийн сургуулийн мэдээллийн системийн удирдлага гэдгээр мэргэжлэр 3 дугаар курс хүртлээр суралцж байгаад их сургуулийн 2-3 дугаар курсын оюутнуудад чинь засгийн газрын тэтгэлгүүд их зарлагддаг байсан байхгүй юу. Туркийн тэтгэлэг, Японы тэтгэлэг, Солонгосын тэтгэлэг, Унгарын тэтгэлэг, Вьетнам, Куб гэл маш олон улсын тэтгэлгүүд байдаг. Тэгээд хотод сургууль төгссөн хүүхдүүд болохоор тэр тэтгэлгүүдийн талаар их мэдээлэл сайтай байдаг. Тэгээд ихэнх нь баг 10 жилээ төгсөө шууд Америкч явдаг ч юм уу, тэгээ Европч явдаг байсан болвол тухайн үед бол хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирээд ийм тэтгэлэг байд юм байна гэдгийг мэдээд 1-2 жил бэлтэж жагаад тэтгэлгийн шалгаруулалтанд тэнцвэл тэгээ гадаад явдаг байсан. Яг тэр замаар л би Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг тэнцээд 2008 оны 4 сард анх Солонгос улсад очиж байсан. Нөгөө таны саяны хэлдэг яалтч үнэлдэг хөдөө орон нутгийн оюутнуудын нэг одоо яалтч сул тал нь болохоор арай хоторч мэдээллийг авдаг. Одоо л ерөнхийдөө харьцангуй гайгүй болсон гэж ойлгоод байна. Тийм одоо нөгөө интернет, сошиал нэтворк байна. Бүх юм байж байна. Одоо хөдөө орон нутагт хөдөө малын зах дээр ч гэсэн интернетэд оронгоо дэлхийн тэтгэлгүүд сургалтууд ямар байна гэдэг. Сүүлд ч гэсэн нэг Хөвсгөл аймгийн нэг охин Америкийн айгүй өндөр тийм зэрэгэлтэй сургуульд тэтгэлгээр тэнцсэн байсан. Яг хөдөө орон нутагтаа бэлтэж жагаад тэгээд хотод оюутан болж ирж жагаад тэнцсэн гэж сонсч байна. Тэгэхээр ер нь бол хаас айгуул боломж байна. Тийм боломж бол одоо бол айгүй нээлттэй болцсон. Тэгээд би ч нэгт тийм амар өндөр настай хүн биш ч гэсэн яг миний үед бол интернетд орохын тулд чинь аймгийнхаа холбоон дээр очино мөнгө төлнө. Тэгэл хаяал нэг очихдоор чинь зүгээр нэг мессенжерж жагаал гараад ирдэг ч юм уу. Яг тэтгэлэг интернет талаар бол нэг сайн мэддэггүй байсан байхгүй. Тэгэхээр та тэтгэлэгт одоо бүгд найрамд Солонгос улсад тэтгэлэг аваад явсны дараагаар очиод одоо тухайн улсын соёл те хүн одоо ингээд бүх зүйлтэй нэгэ танилцсахад танд яг ингээ ихлэ ямар хөө мэдрэмж төрж ирсэн бэ? За яг эхний мэдрэмж бол би чинь энд солонгос хэл ерөөсөө мэдгүй англи хэлний жоохон оноотой англи хэлтэй байсан. Тэгээд англиар ярьдаг. Очоод англи хэлний оноондоо тулгуурлаад тэнцээд явсан. Онгоцноос буусан чинь бүх гал амар тийм саунд ороод ирсэн юм шиг тийм амар тийм чиглэг тэгээ тийм бөхчм уур амьсгалтай тийм газар ирж исэн. Тэгэл хаана юу бол анх гадаад явж исэн. Жохон бахтаа Орос юм уу Хятад руу явж исэн байж магадгүй. Гэхдээ яг онгоцонд суугаал ингээд би хүн болоод ганцаараа явж исэн үе малхтар анх тэтгэлгээр явж исэн. Цугтаа 4-5 найзтайгаа цуг явж исэн нийлээд зургуулаа явж исэн тэтгэлгээр. Тэгээд 2
найз маань болохоор Солонгос яваа үзчихсэн, Америк энэ төр явж. Тэр хоёроо дагаал тэгэл дагаж явж байгаа л одоо декларац энэ төр яаж бүгэлдэг гэдэг харж бүгэлж барайл. Тэгэл анх Солонгост очиод тэгээд Солонгосын боловсролын яамны дотор байранд 3 хонж ирсэн. Солонгосын яг боловсролын яамныхаа нэг институт байдаг. Тэрнийхээ хажуудаад дотор байртай. Тэгэхээр тэрэнд очисон чинь жинхэнэ шоконд орсон. Ягаад тэгэхээр дэлхийн улс орон бүрээс ирсэн тэтгэлгийн оюутнуудыг яг нэг үед ингэ цуглуулж агаад нэг дотор байранд байлгаад тэгэл очисон янз бүрийн тэгэл Шарбор, янз бүрийн Аз, Европ, янз бүрийн оюутнуудтай тэгэл газар дотор байранд 3 хоноо л тэгэл гадуур хоолнд орж явахдаа хүртэл жоохон танилцаал айгүй тийм гоё тийм амар тийм гоё шинэ ертөнц нэгдэжсэн. Тэгэл яг би чинь 21 наснд очижсэн. Тэгэл орон орны хүүхдүүдтэй ярьж үзээл. Тэгээд тэнд 3 хоног дотор байранд байжгаад яг оюутан болгон сонгогдсон сургууль руугаа автобусанд суугаад. Тэгээд яг Монголоос ирэхдээ 6 монгол оюутан ирж исэн болвол тэр дотор байранд очиод тэнд 3 онцгоод явахдаа яг сургууль руугаа гэхээр бид 6 ч юм болохоо 3 өөр сургууль руу хуваарлагдаад 3 маань Сөүлд би нэг охинтой цуг Гуанжуу гэдэг тотлоо нэг залуу маань Тэгүү гэдэг тотлоо явж исэн. Тэгээд бусад орны оюутнууд ч гэсэн яг адилхан. Тэгэл автобусан суухаар чинь тэгэл орноос яг тэр сургуульд хуваарлагдсан одоо тэнцсэн хүүхдүүд. Тэгээд би анх цуг очиж исэн нэг Жаргал туяа гэдэг найзтайгаа цуг Гуанжуу хотын Чоннамын их сургуульд суралцахаар автобусанд асуугаад л очиж исэн та. Тэгэхээр анх очиод хүмүүстэй харилцаад хэлний мэдлэгийн бэрхшээл зөндөө их тулгардаг гэсэн баг. Тэр үед одоо та сэтгэл зүйд нь ямар нэгэн одоо хэцүү санагдах үе ч юм уу тиймэрхүү зүйлийг бол нэлээд даван тулсан баг. Хэлний мэдлэг гэхээр солонгос хэл бол баг юу ч байхгүй аниас уйтай л очиж исэн. Тэгээд миний энэ хөтөлмөр маань болохдоор 1 жилийн солонгос хэлний бэлтгэлтэй байсан байхгүй. Тэгээд яг гадаад оюутнууд солонгос хэлний төвд өдөр 4 цаг солонгос хэл сурдаг байсан. Тэгээд дотор байранд орсон чинь би л ганцаараа солонгос оюутантай нэг өрөөнд орсон байсан. Тэгээд англи хэл яг уу би чинь бас нөгөө бичгийн хэл юм уу дөрмийн хэл оноо моно энтрийг авахтаа арай гайгүй байсан гэрнэ. Ярианы хэл бол нэг тийм сайн биш байсан. Гэхдээ тэгэл оюутнууд бол тэгэл хөл гараад тэгэл оролцуулаад яриад. Тэгээ орсон чинь нөгөө нэр нэг сонирхолтой юм би ингээд дотор байранд орсон чинь нэг цэрэг нэг цагдаагийн хувцастай хүн сууж исэн байхгүй. Миний өрөөнд. Тэгэхээр энэ гадны оюутны ирэхээр энэ паспорт янз бүрийн мэдээллийн шалгалтын багтаа гэл хэл гаалаар ингээл ирж очиад явж ах чинь паспорт энтрийг шалгах гал бичиг баримт шалгах гэж хүн ирсэн болов хүн болов гэдгсэн чинь за сайн байна уу би чиний рүүммейт байна уулзсандаа баяртай байна гэсэн тийм цагдаагийн хувцастай хүн байсан. Тэгсэн чинь цагдаа нөгөө цэрэг явнгаа их сургуульдаа сурдаг тэг артист гэдэг тэг цэрэг оюутан байдаг байсан. Цэрэг оюутнууд маань болохоор сурлах сайтай бас шалгаруулалт өндөр тийм шалгаруулалт даваад тэрэнд тэнцсэн оюутнууд цэрэг хэлбэрээр тэгээ сургуулийн дотор бас нэг цэргийн нэг анги байдаг гэсэн үг. Жижигхэн анги. Тэгээ өглөө 6 цаг тусаад тэндээ очиж гүүчгээд хичээлдээ явахдаа цэргийн хувцсыг өмсч яваад тэгээд үс мүсээ засуулсан. Солонгосууд чинь ерөнхийдөө ингээл амар урт үстэй тэгээд амар тийм хийм хийцэн тийм байдаг штэ. Тэгээд цэргүүд нь болохдоо цэрэг оюутнууд болохдоор бүр тэгж хусч барихгүй. Яг ингээд яг одоо миний байгаа шиг юм тийм солонгос залуучуудтайгаа харьцуулахад бага юутай үстэй. Тэгээд миний рүүммейт болохоор цэрэг. Тэгээд би англиар жоохон холцоолол ойлголцоол. Тэгээд солонгос хэл жоохон ойлголцоол. Тэгээ миний рүүммейт цэрэг болохдоор рүүммейтийн найзууд манай өрөөнд амар их ирнэ. Тэгэл гадуур хоол моолонд орохдоо ч гэсэн дандаа би нөгөө цэргүүдтэй цуг явна. Тэгээ миний ч гэсэн одоо жоохон таргалцсан болохоос янх солонгос явж байхдаа ингээл гүржийсэн туранхай. Тэгээ тийм бор царайтай. Тэгээд үс угаасаа амар жижиг үстэй байсан аахгүй. Тэгсэн чинь намайг бас цэрэг оюутан гэдээ бодцсон. Тэгээд хаяа би ингээд кампус дотор ингээд ганцаараа ингээд эсвэл бол монгол найзуудтайгаа ч юм уу гадаад найзуудтайгаа явж байхдаа зарим нөгөө одоо миний өрөөний цэрэг оюутан болохдоор 3 дугаар курсын оюутан байсан. Тэгсэн чинь дүү оюутнууд нь 1-р курсын дүү цэрэг оюутнууд нь намайг цэрэг гэж бодсон. Надад тарахаар жүнсөн ингээд солонгосоор ингээд мэндэлдэг байсан. Тэгээ би ихэндээ би ингээд цэрэг биш ээ. Би ингээд миний рүүммейт юм байсан ингээд тайлбарлаад яваа. Тэгэл тарах болгондоо ингээд хоолнд орж явахаар чинь ингээд намайг харахаар амар тийм атмаа байгаа юм шиг ингээд гүйж ирсэн л мэндэлчээл яваал. Тэгээд ихэндээ би ингээд тайлбарлаад байдаг гэсэн манай рүүммейт чи тэгээ тайлбарлах хэрэггүй зүгээр өмнөөс нь толгойд өгөх ч юм уу нэг ингэччээ гараа зүг хэрэглэгээд тэгэл заримдаа ингээд найз охинтой болоод найз охинтойгоо явж байхаар чинь зэрэг оюутнууд ирээд тасалж байгаал. Тэгэхэд айгүй инээдтэй тэгэл гоё хөвгөлтэй тийм
түүх болж байсан. Тэгээ хэлний тухай ярьж байгаад жоохон өөр тийшээ шилжчих шиг боллоо. Тэгээд эхний жилдээ болвол очиод угаасаа хэлний курст явна. Тэгээд гадаад найзуудтайгаа голцоо нийлээл ерөөсөө хэл сурна гэдэг чинь жоохон тоглоод ч юм уу те найз солонгос хүүхдүүдтэй зуг гадуур дотор яваал сайн юм яриад байвал сайн сурна гэдэг. Эхний жил хэлний курст бол айгуу тийм фан байдлаар өнгөрсөн. Тэгээд яг жинхэнэ амьдрал бол их сургуульд ороод эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд их сургуульд орсон чинь угаасаа хэлний нэг топикийн 4-р түвшинд хүрчээж их сургуульд ордог. Тэгээд за би гайгүй болчлоо доо гэдэг их сургуульд орсон чинь яг мэрэгжлийн солонгос хэл гэдэг чинь шал ондоо солонгос хэлний хэллэгүүд байгаа байхгүй одоо математикийн хэллэгүүд байна одоо зэрэг одоо нэмэх хасах юм уу те тэр математикийн хэллэгүүд програмчлалын хэллэгүүд чинь шал өөр хэл. Ерөөсө хичээлдээ ороо суухаар юу яриад байгааг юу ерөөсөө ойлгохгүй. Тэгээд инженерийн сургуульд ялангуяа компьютерийн инженерийн мэрэгжил хэцүү мэрэгжил учраас гадаад оюутан аягүй бага. Тухайн үед манай сургуульд чинь нэг ганц хоёр энтхэг оюутан дээд курст байдаг байлаа. Тэгэл ганц нэг хятад оюутан тэгээд ерөөсөө аягүй цөөхөн. Тэгэхээр ахлах нь миний өмнө ирсэн оюутнаас тийм туршлага судлах тийм байхгүй. Тэгэл яг ингээл хичээл дээр орохдоо юу ч болохгүй байгаа юм чинь хичээлээ тарж ирээл номныхаа үг болгоноор ингээд нөгөө талаар орчуулчаал үг болгоныг орчуулчаад дараа нь тэр үгнүүдэд нийлүүлж ойлгоод өгүүлбэр болгосныхаа дараа олон өгүүлбэрүүдэд нийлүүлж уншижээж нөгөө мэрэгжлийнхаа мэдлэгийг олж авч байгаа байхгүй. Тэгээд эхний семестртээ чинь нөгөө хичээл сонголтоо ч гэсэн зөв хийж чадаагүй амар хэцүү тийм хичээлүүд сонгоод тэгээд тэрэн дээрээ депресстэд тэгээд туслах оюутан байхгүй. Тэгээд ганц нэг оюутнуудтай ингээл нийлээл яаж байгаа ч гэсэн солонгосын сургалтын систем амар тийм өрсөлдөөнтэй систем. Нөгөө хүн ам ихтэй учраас өрсөлдөөний шугамар жишээлбэл нэг ангиас заа юу 30 хүүхэд байлаа гэхэд 30 хүүхэд 30 амар сайн хичээлээ хийгээд шалгалтаа өгсөн ч гэсэн тэр ангиас 30 өвн л онц авна. Үлдсэн нэг өрсөлдөөний систем гэж байдаг байхгүй юу. Тэгээ яаж хийж яагаад нэг ингээд ранк гаргацдаг. Тэгээ шалгалтаа эцсийн шалгалтаа бүгд 100% өгсөн ч гэсэн тэндээс доорож нэг хідэн C ч юм уу D ч юм уу гарах ёстой. Тийм учраас нэгэндээ тэгж хуулуулж нэгэндээ тэгж амар тийм зааж өгөх юм баг. Тийм учраас гадаад оюутан ч гэсэн тийм харж үзнэ гэсэн юм баг байхгүй. Тэгээд эхний семестр, хоёр дахь семестрт баг тэгэл амар их баг 10-аад баг мэрэгжлийн ном орчуулсан баг. Солонгос хэл рүү орчуулж байгаа л ойлгол уншаал. Тэгээ монголоор ч гэсэн монгол ном аваал, Америкт ч юм уу гадаад байгаа найзуудаасаа PDF хэлбэрээр асуугаал профессор дээр очив. Би үнэхээр энийг ойлгохгүй байна. Та дахиад тайлбарлаад өгөөч гэвэл. Гэтэ тэгээ хичээлтэй зүтгэлтэй байгаа оюутныг бүр ингээд тэгээ унгаачихгүй яг нэг дундаж дүн тавиал. Миний дүн бол нэг амар тийм сайн байхгүй. Ягаад тэгэхээр шал өөр орчинд очоод шал өөр хэллэг, шал өөр хэлээр мэрэгжлийн юм сурч байсан болохоор 1 2 дугаар курсын дүн бол нэг сайн биш. Тэгээ 3 4-тэй бол гайгүй болоод тэгээд даваад өдийг хөрсөндөө бас тухайн үеийн жаргал сайхан нэг шамтарч байсан амар хүнд хэцүү үе байснаа батхад даваад гарцсан байна гэж бодчих. Гайхалтай. Монголд ирсэн байгаа шалтгаан нь болохоор Gakavo Enterprise одоо шинжлэх ухааны технологийн сургалтад хамтраад хамтын гэрээ үүсгэсэн тийм. Тэгэхээр энэ ажлаар ирсэн байгаа хэдэн жилийн дараа Монголд ирж байна. Ер нь Монголд ирдэг үү? Хэдэн жил тутамдаа? Өмнө нь бол ажлаар биш болвол амралт юм уу те. Хувийн журмаар бол нэг 2 жилдээ нэг ирдэг байсан. Бүр оюутан эхний нөгөө хэдэн жилдээ бол тэрнээс арай хурдан одоо жилдээ нэг ч юм ирдэг байсан бол ажилд ороод ирэхээр нөгөө ажлын амралтын хугацаа бас тодорхой хязгаартай 10 хэдэн хоног жилийн дотор хувааж амардаг учраас 2 жилдээ нэг ирдэг байсан. Хамгийн сүүлд чинь сая яг энэ ажлынхаа бэлтгэл ажлаар сая өнгөрсөн өвөл 1 сард ирсэн. Тэгээд энэ төсөл маань болохоор Koika Солонгосын Gakavo Enterprise компани болон шинжлэх ухааны технологийн сургуультай нийлээд Монгол улсын үүлэн технологийн хөгжилд хөв нэмрээ оруулах ялангуяа оюутан залуусд энэ сүүлийн үеийн үүлэн технологиг зааж өгөх сургах талаар тийм төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Энэ нөгөө нэг төслийн талаар илүү гүн гүнзгий яриа л та тий. Оюутан залуус нөгөө нэг зааж сургах үдэндээс гисэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө шинжлэх ухааны технологийн сургуульд IT чиглэлээр мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг оюутанд одоо яг тань шиг бүгд найрамдах Солонгос улсад ажиллах боломжийг бас энэ хамтын ажиллагаа одоо гүйрэлж өгөх тийм боломж байгаа юу?
За тэгээ яг нэг төсөл эхлэх болсон шалтгаан гэхээр чи би ч нэг гадаадд бас удацсан гадаадын компанид ингээд ажиллаж байдаг. Тэгэхээр ямар ч монгол хүний сэтгэлд их орныхоо төлөө нэг жоохон ч гэсэн юм хийх юмсан гээл манай Монголд байгаа найз нар хизээ ирэх гэж байна. Хизээ ирж их орныхоо хөгжилд төв нэмрээ оруулах гэж байна. Нас чи яваад байна штэ тэгээд манай нэг найз хэлсэн үг байдیں۔ 100 залуу гадагшаа явж сураад зугуулаа буцаж ирснээс нэг 20 юм уу те үлдээд тэндээсээ боломжийг их орныхоо хөгжилд яаж хөв нэмэр оруулах боломж шиг хайсан илүү үр дүнтэй байх гэдэг. Тэгээд миний хувьд бол тэр 20 өвд нь багтаад Солонгост байнга манай их орн руу хийж болох ямарваа нэг миний өөрийнхөө хөв нэмэр оруулж болох боломж юу байна гэд харж агаад энэ Койкогийн олон улсын төсөл байд юм байна. Тэгээ манай компани ч гэсэн гадагшаа ингээ бизнесээ өргөжүүлж байгаа гадны сургууль байгууллагуудтай хамтран ажиллах тийм хүсэл сонирхолтой байсан учраас компанийнхаа удирдлагуудад хүсэл гаргаад тэгээд яг адилхан цаг мөчөд шинжлэх ухааны технологийн их сургуулиас манай компани дээр ажлын ажилт хийж ирсэн. Тэгээд 3 удаагийн уулзалт хийгээд хамтарч ажиллая. Манай компани гол бизнес үйлчлэгээ үзүүлдэг болохоор public cloud-ийн үйлчлэгээ үзүүлдэг. Cloud одоо үйлдэн технологийн чиглэлээр бизнес хийдэг компани. Тэгээд шинжлэх ухааны технологийн их сургуулийн зүгээс ч гэсэн энэ чиглэлээр одоо ер нь оюутан бэлдэх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн тулд хамтран ажиллая гэж анх уулзалтан дээр хоёр тал тохирж исэн. Тэгээ ямарваа нэгэн төсөл, ямарваа нэгэн юм хэрэгжихийн тулд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Тэгээ санхүүгийн их усүрээ яаж гаргах уу гэдэг тал дээр сүүлийн 1-2 жил баг уулзалт хийснээс яг 2 жилийн дараа энэ төсөл яг ажил хэрэг болоод энэ хоёр дахь хамгийн сүүлийн гэрээн дээр гар үсэг зурсан байна. Тэгээд манай компани зүгээс манай компани гадаад харилцааны алба, бизнесийн алба, тэгээд хөгжүүлэлтийн алба маш олон хүний хүсэл, зүтгэл, итгэлээр энэ хүү бас төсөл маань бий болсон. Тэгээд Койкотой хамтраад манай компани 50%, Койко 50%-ийн хөрөнгө оруулалт хийгээд шинжлэх ухааны технологийн их сургууль дээр 3 жилийн хугацаатай энэ хүү төслийг хэрэгжүүлэхээр болсон. Олон улсын төслүүд маш олон байдаг. Тэгээд компанийнхантаа нэг тийм шаардлага ч юм уу тавьж байгаа миний нэг зорилт маань болохоор хэрвээ яг ингээд төслийг хийхээр болвол оюутан залуучуудад төвлөрөөд тэгээд дээр нь яг өөрсдийнхээ солонгосчууд яг өөрсдийнхөө хэрэгэлдэг технологи яг болвол тэр манай монгол залуучуудыг энэ солонгост нь авчираад орчинд нь хамгийн сүүлийн үеийн хамгийн шилдэг технологи зааж өгөх. Энийг хийвэл хамтарч ажиллая. Энийг хийхгүй бол бараг хийхгүй байсан дээр шүү гэд тиймэрхүү санал тавьж байсан. Тэгээ ягаад тэгэхээр би бас зөндөө олон төслүүд ялангуяа хөгжүүлэгч инженерүүд болохоор төсөл энтер дээр нэг тийм хамтарч ажиллах тийм боломж бага байдаг. Хөгжүүлэгч явдаг учраас төслийн менежерүүд ч юм уу бизнесийн талын хүмүүс голцоо ажиллаа явж чаддаг. Тэгээд миний нэг мэддэг ганц хоёр төслүүд ч юм уу те эсвэл бол олон улсын ч юм уу ямарваа нэг юм болохоор яг нөгөө очих эзэн дээр очихгүй ч юм уу те өөр одоо жижиг дунд бизнесийн одоо дэмжих тийм төсөл олон улсын төсөл янз бүрийн болж байна гэхээр жижиг дунд бизнес эрхэлж байгаа тэр одоо яаж хийхийг сурж байгаа хүмүүс биш тэрийг одоо зохицуулж байгаа хүмүүс нь ч юм уу яг тэгээд тэр орчинд нь очиад сургалтанд суудаг ч юм уу тэгэхээр арай үр дүн бага юм болов уу гэж бодоод би энэ удаадаа заавал тийм компанид ажиллаж байгаа хүн биш манай оюутнуудыг авчираад яг сурч байгаа энэ цагт нь компани дээр авчираад технологигоо зааж өгье гэдэг. Тэгээд энэ хүү төслийнхаа хүрээнд эхний жилдээ онлайнаар сургалт ороод тэгээд заримдаа би Монголд ирсэн үедээ офлайнаар ороод тэгээ онлайнаар ерөнхийдөө сургалтаа ороод яагаад эхлээ сургалт орж байгаа юм бэ гэхээр шууд оюутан залуучуудыг авчираад тэр Kakao Enterprise дээр ингээд шууд ингээд хөгжүүлэлтэн дээр оролцуулаад ингээд юм яхаар нэг бэлтгэлгүй болвол чинь очиад сурах хугацаа нь их хугацаа шаардах учраас эхний жилдээ нэг 5 сараас 6 сарын хугацаанд сургалт тэгээд дадлах ч юм уу project ч юм уу янз бүрийн юм өгч жагаад оюутнууд маань тэн дээр жоохон сураад ирэхээр тэр суралцсан оюутнуудаасаа бас шалгаруулалт хийгээд тодорхой хэмжээний оюутнуудыг Солонгос улс руу дараа жил 1 сараас 3 сарын хооронд Солонгос улсын Kakao Enterprise компани яг жинхэнэ жирийн ажилтан шиг бид нартай яг адилхан зэрэгцэж суугаад Kakao Enterprise-ийн дотоод код ч юм уу те энийг суралцах, дагалдан суралцах, internship хийх боломжийг олгож байгаа. Онлайнд нь хөтөлбөрт нь ерөөхдөө Монголын залуус IT-гаар суралцж байгаа залуус хэр идэвхтэй хамрагдаж байна.
Айгу идэвхтэй байна. Манай залуучууд тэгээд би өчигдөр хоёр дахад нөгөө эхнийхээ лекцийг орсон. Тэгээд өчигдөр болон өнөөдөр яг оюутнуудтайгаа биечлэн уулзалт хийсэн. Тэгээд шинэ үе шал ондоо болсон юм. Асууж байгаа асуултууд, тэгээд хандлага янзын гоё байсан. Тэгээд миний үчигсэн нэг айгу тийм итгэл, тийм хүч зоригтой болсон гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр би чанартай залуучуудыг компани дээр авчираад цуг ингээд ажиллаад байхаар манай Монголын нүүр царай болно энэ цуг явж байгаа одоо дараа жил интерншип хийх дүүнер маань тэнд байгаа солонгос залуучуудаас дутхгүй за зарим талаар бүр илүү давуу талтай байх тийм маш олон залуучууд байсан. Тэгээд энд айгүй баяртай байна. Тэгэхээр хоёулаа нэгэнд ярьсных нөгөө нэг Солонгос, Монгол одоо оюутан залуус те ажиж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хоорондын ялгаа таны хувьд одоо та одоо жишээ нь Монгол улсад төрж өсөөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хүн ерөнхийдөө ямар зүйл нь илүү ялгаатай санагддаг вэ одоо те? Соёлын ялгааны хувьд бол маш том тийм соёлын ялгаа байдаг. Солонгос улс маань Азийн соёл тэр дундаа Солонгосын соёл гэдэг насны зөрүү. Ялангуяа нэг нас манай Монголд бол дээш доошгоо 3 4 нас бол тэгэл найз болоод явцдаг шүү дээ. Солонгост бол нэг насны зөрүүтэй бол ерөөсөө тэгэл ахлах гэл ахаа гэж дуудах хэвээр хүндлэх хэвээр оюутны оны зөрөө гэж байна. Ажилд орохоор одоо өмнө байсан ажилтнууд ч юм уу дүү ажилтнууд ч юм уу угаасаа соёл нь Солонгосын соёл тэгээ хүндэтгэлийн одоо хилэндээ ч гэсэн хүндэтгэлийн хиллэг, жирийн хиллэг гэдэг байдаг. Тэгэхээр тэр тал дээр би очиод хичнээн удаа болсон ч гэсэн удаан амьдарч байгаа ч гэсэн одоо хүртэл тэр энд нь зарим сураагүй соёлууд зөндөө байгаа. Яагаад тэгэхээр би Монгол улсдаа төрөөд Монгол соёлоор хүмүүжээд 20 нас хүртлээр ингээд Монголдоо байж байгаад яг Монгол соёлтой болцсон хүн очиод хичнээн 10 жил 20 жил болсон ч гэсэн яг Солонгосын соёлд 100% сурчна гэж байхгүй. Гэхдээ компани соёл, дотоод соёл бүгдийг мэддэг. Тэгээд хичнээн залуу компани, залуучууд их байгаа ч гэсэн тэгээд Азийн соёл бол амар нямбаа байх хэрэгтэй ч юм уу. Азийн соёлч гэлтгүү одоо Солонгосын соёлоос харахад тэгээд амар тийм шаргуу, амар удаан цагаар ажилласан ч гэсэн төвчээртэй тэрийг ингээд уйгахгүй байх хэрэгтэй. Ингээд Солонгос хүмүүс, Солонгос оюутнууд ерөөхдөө миний хүмүүсээс сурсан зүйл болохоор маш хөдөлмөрч. Ерөөсөө маш хөдөлмөрч. Би ингээд ажил хийж байгаа амар тийм ядраа за энийг маргааш өглөө хийчихье гэл зарим үедээ тэгж ах чинь зарим оюутнууд чинь шинжгөө сууж агаад дуусгачаад унтж байгаа юм чи. Тэгээд маргааш хийчих боломжтой юм байсан ч гэсэн заавал нэг дуусгаж агаад шинжгөө сууж байгаа ч гэсэн хий. Тэгээд янз бүрийн өмнөх өдөр нь янз бүрийн өөр хувийн арга хэмжээнд ороод ч юм уу те ядарсан ч гэсэн маргааш нэг ажил дээрээ бол ажил хичээл юмдаа бол таслах нь бага. Яг цагийг амар сайн баримталт юм шиг санагдав. Манай Монгол залуучууд ч гэсэн айгүй гоё л доо. Гэхдээ яг соёлын очоод миний мэдэрсэн тийм зөрөө бол амар тийм өрсөлдөөний системтэй учраас аргагүй ихэнд ч юм уу эсвэл бол тэгж боддог байсан. Юм хийхээс өөр аргагүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Дүн тавихад ч гэсэн ерөөсөө бүр хамгийн бест нь байж хамгийн онц дүнг авдаг ч юм уу те. Тэгээд сурж явах явцдаа ер нь төгсөөд тэндээ ажилд орно гэж ер нь бодож ирсэн үү? Үгүй буцаад ирнэ гэж бодож юу? Ерөөс анх явахдаа бол буцаад ер нь төгсөөд ирнэ гэж бодолтой байсан. Тэгээд тэнд очиод яг ингээд сурж ахаар за одоо манай ингээд шууд Солонгосын компанид орсон тийм ах нар байсан. Одоо та манай Монголын алдартай Google-ийн Батулга ах байна. Samsung-ийн Нандинболд ах нар ингээд ах нар маань Солонгосын компанид орцсон. Тэгэл тухайн үед чинь тэгээ Монгол хүн Монголын баялаг гэх нэвтрүүлэг гардаг байсан шүү дээ. Тэгэл Америк ч гэсэн яг ингээд мэргэжлэр ажиллаж байгаа залуучууд ингээд тэднийг харахаар ингээд ажилд би ч гэсэн ингээд юу үзээд алдвал болохгүй юм байхгүй зүтгийгээл тэгэл анх зүтгэжсэн. Тэгээ шууд ингээд Солонгосын компанид орж байгаагүй нэлээ олон унжсэн. Тэгэл ажил ярилцлага нь маш олон орж исэн. Тэгж жагаад одоогийнхаа компанид ороод ингээд ажиллаа явчихна. Ажлын ярилцлага нэлээх орж исэн гэдэг чинь тэгэхээр фейлд хөл үеуд бас байсан уу? Маш их би чинь одоо энэ чинь баг том Солонгосын бүх том компаниуд одоо гадаадын компаниуд бүгдэнд нь ажлын ярилцлаганд орж исэн. Заримд нь материалаа явуулахад шууд материал нэг CV-гийнхаа төвшөнд режект болох ч юм уу тийм юмнууд маш их байсан. Тэгээд ялангуяа программист инженерийн чиглэлээр одоо ажил горилж байгаа залуучууд бол чадлынхаа хэрээр
одоо apply хийж болох бүх юмд apply хийчээд ажлын ярилцлаганд туслах суувал дараагийн одоо яг жинхэнэ өөрийнхөө ороод ажиллах тэр компани дээр ажлын ярилцлаганд ороход давуу тал аль хэдийн тийм сандралгүй болчихно. Тэгээд асуултууд ч гэсэн ерөнхийдөө бол ингээд олон унаа яваад ахаар чинь асуултууд ч гэсэн нэг сүүл рүү баг адилхан асуулт асуугаад байгаа юм шиг ингээ автоматар гараад ирдэг болдог ч юм уу. Тэгээд програм онгоцын компани чинь бас нөгөө програмчлалын тест гэж авдаг байхгүй юу? Шууд ярилцлаганд орчихгүй кодоор одоо өрсөлдөөнд програмчлалын тийм бодлого бодуулж авдаг. Тэгээд анх очиход бол тэр бодлого нь ялангуяа 10 жилдээ юм уу их сургуультай тийм програмчлалын олимпиадад орж исэн залуучуудад болохоор айгүй амархан бодлого. Гэхдээ тиймд орж байгаагүй, тэргээр хичээлж байгаагүй хүнд бол хичнээн сайн код бичдэг ч гэсэн ажлын туршлагатай ч гэсэн яг тэр програмчлалын шалгалтыг давхад айгүй хэцүү байдаг. Миний хувьд бол эхлэндээ бол тэр кодчлалын шалгалтын дээр нэлээд ундаг байж байгаа. Сүүл рүүгээ ингээд том компаниудад ороод ярьцлага өгөөд кодчлалын шалгалтын нөгөөд ирэхээр айгүй тийм ингээд төстэй юм шиг төстэй бодлогууд ингээд орж ирдэг болсон. Тэгэхээр одоо энэ компанидаа ч гэсэн ороход код програмчлалын шалгалтыг өгчээсэн чинь хамгийн хүнд бодлого нь би өмнө нь нэг компанид ороод унжаахтаа иржсэн бодлоготой айгүй тийм төстэй яг 100% адилхан биш ч гэсэн ерөнхий агуулгын хувьд яг шийдлийнхаа хувьд бол төстэй байсан. Тэгээд би Kakao Enterprise-ийн шалгалтыг өгч байгаад хамгийн хүнд бодлогыг би баг 5 минутад үлээ хамгийн урт хугацаанд дуусгаж байсан. Тэгээд хамгийн хүндийг хийчихээ. Тэгээд тэгээд хамгийн ерөнхийдөө бол амархан дунд хүнд ингээ 3 бодлого өгдөг. Тэр бодлогыг бодож байсан. Тэгээд энэ кодчлалынхаа шалгалтыг давсан нэг давуу тал маань болохоор би хичнээн унсан ч гэсэн өөр компанид ярьцлага өгөхд унсан ч гэсэн бодлогоо бодож чадаагүй бодлогоо дараа нэг шалгалтынхаа дараа энийг яавал шийдлийг гаргах байсан бол интернетээс хайлт хийгээд ямар хүмүүсүүд яаж боддог байсан бол гэдэг. Тэгээд харьцуулж тэгж бодлогынхаа шийдлийг олж исэн маань дараачийн одоо энэ компанид ороход маань айгүй том тус нэмэр болсон. Хэрвээ ингээл тэр үедээ та ингээл за намайг одоо ингээд тусалчлаа намайг ахгүй гэж яана гэж орхисон бол бас дараа нь ингэж орж чадхааргүйсэн шүү дээ. Тийм зөндөө ингээл унахтаа бол би дараа нь бишээ илүү тань энэ компаниас илүү том компанид орондоо л гэж боддог. Эхлээд гэтээ мэдээж эхний удаад ч бол тэгэл би яг тэнцчих юм шиг байна гэж бодож байгаа л нэг төвшин дээр нь очиод унцхан тэгэхээр чин тэгэл бас готрох үе болж байна штэ. Мэдээж хүн юм чин би хит ингээл унаалах юм хизээ тэнцэх юм болоо гэл. Тэгэл гэтээ зарим нэг зөндөө бас тэнцсэн компаниуд байгаа ч гэсэн яг нэг хүссэн компанидаа бол орж чадахгүй зөндөө байж байгаад одоогийн Kakao Enterprise гэдэг компани болохоор яг миний хүссэн орж ажиллахыг зорьсон тийм компани. Тэгээд нэг зүйлийг нэмээд хэлэхэд Солонгосын Kakao Group болвол ингээд Солонгос дундаа оюутан залуучуудаас авсан судалгаагаар оюутан залуучууд одоо IT-ийн чиглэлээр сурдаг залуучуудын 1 номерын орохыг хүсдэг хүсэмж тийм компаниар шалгарсан. Тэгээд Солонгос чинь Samsung гэдэг байна, LG ч байна. Айгуу тийм том группүүд бас зөндөө байгаа. Тэр тийм том компаниудтай зүг өрсөлдөөд Солонгос залуучууд Какаод орох юмсан гэж их нөгөө илүү их тийм хариултыг өгсөн гэж судалгаа гарсан байна. Би нөгөө нэг подкастт орсон хүн болгоноос асуудаг нэг асуулт өгөх байхгүй. Хүн дуртай юм хийх юм бол үр өгөөжин төдий чинээ ингээд дурлсан зүйлийг хийж чадвал үр өгөөжин төдий чинээ ирнэ гэд. Тэгээ таны хувьд одоо яг таны мэрэгжил байгаад одоо ингэ хийе явж байгаа зүйл тэрэндээ та өнөхөр чин сэтгэлээсээ дуртай юу? Угаасаа яг нэг миний хобби болцдог штэ. Дуртай юм хийгээд гэхдээ миний яг хобби хэлбэрээр баг хийгээ явж байгаа. Тэгээд би Kakao Enterprise-ийн cloud технологийн хөгжүүлэлтийн багт ажилладаг, back-end инженерээр ажилладаг. Ялангуяа back-end iOS ч юм уу тийм cloud-ийн сервисүүдийг хөгжүүлэлт хийхэд айгүй хүнд. Тэгээд стресстэй. Тэгээд тэндээ дуртай хүн л хийхгүй бол айгүй тийм хэцүү тийм ажил авахгүй. Яагаад тэгэхээр одоо Солонгосын хүн амын баг ерөнхийдөө өмнө Kakao Messenger, Kakao-гийн угаасаа сервисүүдийг ашигладаг. Тэгэхээр хэрэглэгчийн тоо чинь баг 40 хэдэн сая байгаа байхгүй юу? Тэгэхээр 40 хэдэн сая хүний хэрэглэдэг системийг хөгжүүлэлт хийнэ гэхээр чинь аюулгүй байдал, өндөр түвшний тийм аюулгүй байдал болон тийм перформанс талдаа болохдоор маш өндөр түвшинд байх хэрэгтэй. Тэгээд мэдээж систем, тийм мэдээж хүн хөгжүүлж байгаа юм чинь алдаа гарах үе байна. Тэр үеийн алдаагаа засахт хурдан засах ч юм уу те. Тэгэхээр айгүй стресстэй зарим үедээ бол нэг одоо эмчээр бол одоо мэс заслал хийж байгаа үе шүү. Тэгвэл хүн бол
би бол хийж чадахгүй гэж боддог байхгүй айгуу тийм амар хариуцлагатай ажил шүү дээ тий. Алдаа нэгхэн алдаа гаргачвал маш том эрсдэл үүсэх алдаа гаргаж болохгүй гэдэг шиг одоо сүүлийн үед хиймэл оюун ухаан тэгэл бүх төрлийн IT ингээ хөгжихийн хэрээр IT-ийн тийм инфраструктур бэкэнд тал дээр ажиллаж байгаа хүмүүсийн алдаа гарах эрхгүй болоод юм уу те. Тэгээ бүрэн алдаа гарахгүй тул тэрийг автоматжуулах юм. Тэгэл янз бүрийн хөгжүүлэх тийм юм байна. Тэгээ тийм нөхцөлд яг хоббигоо л болохгүй болвол ерөөсөө тэгэж олон жилийн яг салбарт ч юм уу те энэгээр явхад бол жоохон хэцүү. Гэхдээ яг ажлаа сайн хийчээд бас тусдаа өөр хоббитэй явдаг хүмүүс зөндөл байгаа л. Миний хувьд бол баг хоббигоо болгоцсон ажлаа хийж байгаад орой нэг юм дутуу хийцэн болол орой унтахаас өмнө тэрийг нэг ажиллуулчихад үр дүнгийг харчвал айгуу тийм гоё нэг тийм тоглоом тоглолцсон юм шиг санагдаад тэгээд ерөнхийдөө бол нэг тийм хар дэлгэцэн дээр ингээл жирийн хүн харахад бол нэг сонин хүн шиг л харагддаг баг. Гэтэ миний хувьд бол тэр хар дэлгэцэн дээр ингээл ажиллаад миний хийсэн програм Солонгосын одоо 40 хэдэн сая хүний хэрэгжилж байгаа тийм систем дээр нэвтрэл тэрийнх одоо перформансыг одоо 1% ч юм аа 0.1%-аар ч юм уу те дээшлүүлээл аюулгүй байдлыг дээшлүүлээл эсвэл шинэ функц юм одоо миний 100% хөгжүүлэлтийг хийсэн одоо сервис маань одоо Kakao Cloud-ийн нэг менюгаар ингээл орцсон байхыг харахаар чинь энийг ингээд би хийсэн штэ гэж аюу өнгөрдөг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд гардаг. Тэн дээрсээ кап авдаг ч юм уу. Тэгээ амархан ажил гэж хаач авахгүй зүгээр нөгөө ажлаа амархан болгож харагдуулж хийдэг хүндлэг байдаг гэдэг. Тийм яг зөв би бас санал нэг байна. Тэгээд угаасаа бүх ажил хэцүү талдаа бол амархан талын гоё талыг харуул бүх ажил ч гэсэн гоё байгаа. Тэгээд миний ажлын гоё тал нь болохдоор тэгэл яг тийм яг нэг фронт юм уу те яг нэг гол хэсэгт амин сүнсэн ч юм уу тэгэж одоо cloud тийм backend инженерүүд гэдэг тэгэхээр backend байхгүй бол бусад сервисүүд нь байхгүй байх ч ёстой ч юм. Тийм учраас бас фронт хийдэг middleware хөгжүүлэлт хийдэг бас зөндөө багууд байгаа. Сүлжээний аюулгүй байдал гэл угаасаа нэг сервисийг хөгжүүлэхэд cloud сервисийг хөгжүүлэхэд маш олон багууд хамтарч ийж гүйцэтгэдэг байгаа. Тэгээд тэр дундаас backend яг iOS талдаа хөгжүүлэлтээ хийгдэх болохоор би яг энэ iOS талын backend талын хүн болохдоор яг өөрийнхөө хийж байгаа юмаа вардуулаад ч юм уу те энэ айгуу гоё гэж тэгжээж магадгүй яг өөр салбарын ч юм уу өөр талын хийж байгаа хүн болохдоор миний энэ ийм талаараа гоё гэж бас хов хүн болгоны тэр өөрийнх нь сонирхол ажлын онцлог бас байгаа. Би нөгөө бас мэрэгжлийн яг нөгөө IT салбар малбарын хүн биш болохоор одоо нөгөө нэг подкаст хөтөлбөрөд бас нэлээд шүүмж энэ төр авч байгаа байхгүй. Тэгээд нөгөө яалтч хүн мэрэгжлийн хүн биш учраас уг нь л ингээд судалгаа хийж байгаа. Гэтэ тэр маань яалтч хүн ингээд дутуу үе байдаг. Тэгэнгүүт одоо жишээ нь гэж аахгүй. Анхандаа би бодохдоо одоо ингээд IT гэхээр л нэг багийн хамтын ажиллагаа байхгүй. Зөвхөн хүн ингээд компьютертойгоо байхад болчдөг юм шиг сандаг байсан байхгүй. Тэгээ хүмүүстэй ярилцаад уулзаад ирэнгүүт заавал ингээм хамтын ажиллагаа амар чухал гэдгийг ерөөдөө ойлгоод байгаа. Тийм. Тэгэл жирийн хүний нүдээр харахаар ингээл компьютер дээр ингээд суучаал ингээл кодоо бичээл ингээл өдөржингөө ингээд суучдаг юм шиг ингээд харагдаг ч гэсэн одоо IT software программын сервис хөгжүүлнэ одоо бүтээгдэхүүн хөгжүүлнэ гэдэг чинь нэг бүтээгдэхүүн хөгжүүлэхэд одоо жишээлбэл жирийн одоо чихрийг үйлдвэрлэхэд одоо чихрийн цаасыг хийдэг ч юм уу те болтыг хийдэг ч юм уу эсвэл дотрын чихрийн ордог найруулганд нь орж байгаа хэсэг болгонд нэр нь маш олон төрлийн хүмүүс нийлж тэрийг хийж байгаа шиг програм үнцийн хөгжүүлэлт ч гэсэн нэг хүн ганцаараа бол хөгжүүлж ихтэй үнэхээр амар төгсөрсөн хүмүүс бол ганцаараа хөгжүүлж болох ч гэсэн маш олон тийм багийн хамтын ажиллагаагаар миний хувьд бол одоо түрүүн хэлсэнчлэн яг cloud сервисийг хөгжүүлэхэд бол яг back-end баг гэж байна, front-end гэдэг баг байна. Тэгээ бүр дизайн дээр нь ажилладаг баг байна, дата центр дээр ажилладаг дата центрийн инженерүүд байна, сүлжээний инженерүүд байна, сүлжээний аюулгүй байдлын инженерүүд байна. Тэгээд яг энэ project manager-үүд байна. Тэгээд яг нөгөө вебсайт руу орохдоор дизайн ямар байх юм гээд дизайнерууд нь байна. Тэгээд тэр бидний чинь хөгжүүлж байгаа системийн чинь гадаад харилцааг хариуцдаг гадаад харилцааны баг байна. Тэгээд бизнесийн баг байна. Энийг борлуулалтаа хийдэг гадны компаниудтай хамтарч ажилладаг. Тэгэхээр би зөвхөн back-end ингээд iOS хөгжүүлдэг инженер гэдэг утгаараа тэрийг л хийх биш. Миний систем яг жинхэнэ продакт болоод хэрэглэгчдэр хүрэхийн тулд би энэ бүх багийн хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй.
Тэгээд ялангуяа одоо дата центрийнхаа багц юм уу сүлжээнийхаа багтайгаа нийлээд одоо системээ үсгчээд одоо өөрийнхөө сервисийг бий болгочоод миний бүтээсэн сервисийг одоо хүнд хүрэхийн тулд одоо project manager-ууд орж ирээд надтай ярилцаад миний одоо хийсэн бүтээгдэхүүний сайн болон одоо давуу тал болон дутуу талыг үнэлээд тэгээд төслөө ингээд хэрэгжүүлээд одоо продукта болгосны дараа тэрийг маань зардаг хүмүүс байна. Бизнесийн багийнхан байна. Гадагшаа гараад өөр компанийнхантай ч юм хувь хүмүүстэй уулзж явахдаа мэдэхгүй юм байвал надтай асуудаг ч юм уу. Эсвэл бол зарим нэг уулзалтан дээр нь би цуг яваад дэмжиж өгдөг ч юм уу. Тэгээд тийм харилцсан тийм маш олон тийм хурал бас их байдаг. Та Монголд ирээд харахад Монголын IT салбар тий Солонгосын IT салбар хоёрын зөрүү хэр хол байх шиг санагдчих. Яг зөрүү гэдэг яг тийм зөрүүтэй байна, ийм зөрүүтэй байна гэхэд бол хэлэхэд хэцүү. Гэхдээ манай инженерүүд залуучуудын чадвар бол нэг тийм зөрүүтэй биш. Ягаад тэгэхээр глобалчлагдсан бүх юм интернетээс хайгаад олж боломжтой. Нэг манай Монголын IT-ийн хөгжлийг хөгжөхөд жоохон дутагдал болж байгаа зүйл маань л манай улс маань л хүн ам багтай. Тэгээд хүн ам багтай газар одоо програм хэмжээний сервисийг хөгжүүлэхдээ тэрийг ашиглаж байгаа хүний тоон бага. Тэгээд бага учраас одоо мөнгө орж ирж байгаа мөнгөний тоон багасдаг. Солонгост болохоор 50 сая хүнтэй. Тэгэхээр чин одоо нэг стартап гарлаа гэхэд айгүй муу байлж гэсэн дор ажны хэдэн хэрэглэгчтэй байж байгаа байхгүй. Тэгээд их чин хэрэглэгчтэй хүрэхийн тулд газар нутаг нь арай бага. Тэгэхээр бол ямар ч нутагт одоо аймагт нь очиод одоо бараа бүтээгдэхүүнээ танилцуулаа явах одоо өдрийн дотор хэд хэдэн хотоор орчих боломжтой ч юм уу Солонгос. Тэгээд дээр нь хэрэглэгчийн тоон байна. Тэгээд эдийн засгийн үзүүлэлт бас янз бүрийн байдаг л баг л та. Тэгээд яг мөнгөтэй л холбогдож байгаа. Тэгээд мөнгө сайн олоод ирвэл тэгээд тэр салбар маань сайн хөгжөөл дэвшээл явчихна. Тэгээд инженеруудын чадварын хувьд бол манай залуучууд дутах юмгүй яг адилхан төвшөнд байгаа гэж боддог. Мөнгө ярьсных би нэг зочдоос асуудаг асуулттай болсон. Тэрний үехээр таны жилийн нундаж орлого хэдэн төгрөг байдаг вэ? За нууцаа энэ чинь нууц баг ерөөсө хилдэг баг манай гэрийн эхнэр мал мэддэг тийм юу байна. Ерөнхийдөө багцаалаад хэлэхэд Солонгос бол Америктэй харьцуулахад бол Америкийн IT-ийн компаниудтай харьцуулахад бол бага арай бага. Гэхдээ ер нь өрсөлдөхүйс төвшөнд давуу тал нь болохдоор одоо такс ч юм уу те Америктэй харьцуулахад арай бага. Дээр нь амжиргааны зардал нь бол Америктэй харьцуулахад харьцангуй бага. Ягаад тэгэхээр Америкт манай IT-ийн чиглэлээр одоо программист гэдэг найзууд маань айгүй өндөр цалин авдаг. Тэгэхдээ тэрнийхээ бараг талын таксд өгөөд бас хэдэн мянган доллараар байрныхаа рентэнд өгдөг болвол Солонгостой бол тэр такс төлж байгаа ч гэсэн тийм өндөр биш. Тэгээд дээр нь Солонгостой байрны түрээс бол бараг байрны түрээсгүй байж болдог. Тэгээд яг цалин хэлэхээр жилийн тэгэл за барагцаагаар чинь нэг 60 саяас 100 саяын хооронд вон байдаг байна. Тэгээд дээшээгээ бас Америк шиг тийм лимит байхгүй ингээд жил өсөх тусам нэмэгдээл ерөөхдөө тийм жил өсөх тусам тэр нь нэмэгдээд тэгээд дээр нь тэгээд үндсэн цалин гэж байгаа дээр нь ажил сайн бол бонус янз бүрийн бас боломжууд байдаг. Тэгэл тэрний хооронд л гэж хэлээд. Тэгэхдээ давуу тал нь бол байр ялангуяа байр манай компани зүгээс бол нөгөө Солонгос ч байр авах чинь байраар хангадаг компани зөндөө байгаа. Гэхдээ манайх амар олон ажилтнтай учраас байраар бол хангадаггүй. Гэхдээ одоо байр авахт нь одоо зээл авахт нь туслана. Чи зээл аваад байр авчих. Тэгвэл зээлийнх нь хүүгийг манай компани төлж өгнө хэдэн жилдээ ч юм уу те. Манай компанийн хувьд бол нэг одоо сайтн дээр нь байдаг гэсэн бусад компаниудтай бараг Солонгосын компани байхгүй нэг давуу тал нь одоо хүн байр авахтаа ч юм уу эсвэл бол одоо өндөр барьцаа төлчихвөл түрээс төлөхгүй амьдрдаг байхгүй Солонгост. Хэдэн зуун сая вон өгчвөл түрээс төлөхгүй тийм байранд байдаг. Тэгэхээр банкнаас амар их мөнгө зээлж аваад тэр зээлсэн мөнгөө одоо байрныхаа эзэнд өгчөөд байрандаа амьдарч байгаа хүн болохдоор тэр зээлсэн мөнгөний хүүг төлдөг. Тэгэхээр манай компани бол тэр хүүгнийх нь хүүчин болохдоор зээлийн хүүчин жил ирэх тусам ингээл доошлол байна шүү дээ. Тэгээ манай компани болохдоор нэг ажилчдаа өгдөг зүйл болохоор 2% хүртэл нь одоо би ажилтан өөрөө төлнө. Тэр зээлийн хүн 2-оос дээш болвол тэр зөрүү гарч байгаа хүүг нь компани төлнө. Тийм гэрээтэй байдаг байхгүй. Тэгээд зээлийн хүү хичнээн өсөд 10 болсон ч гэсэн одоо 1%-аас 2%-аас бараг доошлохгүй нь бол тодорхой л да. Тэгэл
тэр дэмжлэгүүдийг бас өгдөг. Тэгээд дээр нь бас хангамжууд янз бүрийн юмнууд зөндөө байгаа болохоор. IT чиглэлээр суралцдаг тий. Тэгээд сурж төгсөөд ер нь гадагшаа явах сонирхолтой залуучууд зөндөө их байгаа. Тэр залуустыг хандаад гоё та өөрийнхөө хувийн зүгээс зөвлөгөөнүүдийг хүргвэл. Миний өгч байгаа зөвлөгөө болохоор хүн болгон программистын мэрэгжлийг эзэмшиж болно. Гэхдээ яг жинхэнэ инженер болоод ажиллахын тулд маш шургуу хөдөлмөр, төвчээр тэгээд нямбаа байдал хэрэгтэй. Гол нь шургуу ягаад тэгэхээр IT-ийн салбар чинь айгүй тийм өндөр хурдтай хөгжиж байгаа. Хөгжихийн хэрээр энэ салбарт ажиллаж байгаа хүний тийм потенциал ч юм уу те мэдэх ёстой зүйл амар их нэмэгдэж байгаа. Тийм учраас энэ салбарт ажиллахын тулд стресс бас өндөр. Гэхдээ тэгээд давуу тал нь ч гэсэн их байгаа ч гэсэн хэцүү тал нь бас их байдаг. Тэгээд хэцүү талыг даван туулахын тулд тууштай, төвчээртэй байх байдал их чухал байх гэж бодож байна. Тэгээд бүх боломжууд угаасаа нээлттэй байна. Гадны сургуульд магистр ч юм уу те доктор сурчаад IT-ийн компаниудад орж болно. Эндээсээ шууд apply хийгээд орсон ч болно. Тэгээд олон тууштай, төвчээртэй явж байгаа. Тэгээд болохгүй байхгүй гэж бодож байна. За гоё зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Энэ одоо энэ саяны хамт ажиллагаа шүү дээ. Тэр энэ төсөлд нь одоо зөвхөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутнууд л хамрагдах ёстой эсвэл өөр сургуулийн оюутнууд одоо IT-гаар сурдаг оюутан юм уу эсвэл ажлын байран дээр гараад 1-2 жил болж байгаа залуучуудад хамрагдах боломжтой юу? Миний хувьд бол Монгол улсынхаа бүх сургууль, бүх залуучуудаа өргөн хүрээтэй хүргэхийг хүсэжсэн. Гэхдээ энэ төслийн хүрээнд яг санхүүжилтийн хүрээнд гэрээ байгуулсан байгууллагуудын хооронд явж байгаа юм болохдоор одоохондоо бол зөвхөн шинжлэх ухааны технологийн их сургууль дээр л хэрэгжиж байгаа. Тэгээ дараа нь өргөжүүлээд дараачийн өөр сургуультай ч юм уу те компани залуучуудтай нийлээд ажиллах бүрэн боломжтой гэж бодож байгаа. Одоогийн байдлаар бол зөвхөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутан залуучууд л хамрагдах боломжтой тийм гэрээтэй байна. Төсөл нь тэгэхээр 3 жилийн хугацаанд үргэлжлэнэ гэдгийгсэн шүү дээ. 3 жилийн дараагаар ер нь та төслийн хугацаа дуусны дараагаар ямар өөрчлөлт гарсан байх талаар одоо төсөөлөл дүр зураг байна уу? Эхний ээлжинд 3 жилийн төсөл маань болохдоор эхний жилдээ оюутан залуучуудаа сургана, ерөнхий мэдлэг өгнө. Дараачихан жилдээ яг какао дээр авч интерншип хийлгээд практик мэдлэгтэй болгоод тэр залуустаа дээр нэмээд одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг бас манай компанийн зүг болон Койкагийн зүгээс тоног төхөөрөмжөөр хангаад шинжлэх ухааны технологийн их сургууль дээр тэр интерншип хийсэн сургалтанд сурсан оюутан залуучууд маань өөрсдөө ийм клауд орчныг үүсгээд энэ дээрээ бизнес төлөвлөгөө хийдэг ч юм уу те дотоодын үйлчлэгээ үзүүлж болно. Монгол улсдаа ч юм уу те паблик клаудын сервис үзүүлж болно. Бизнес боломжийн нэмнэ. Тэгээд 3 дахь жилдээс нь болохдоор 3 дахь жилээс нь тэр бизнес хэрвээ залуучууд маань бизнес болгоод энийгээ ингээд авч явж байгаа бол манай компани маркетингийн албач юм бизнесийн албанаас зөвлөгөө өгөөд дэмжлэг өгөөд тэр бизнесийнхаа дэлгэрүүлэх тийм бизнес төлөвлөгөө хийхэд нь тусал дэмжинэ гэдэг. Тэгээд ер нь 3 жилийн дараа бол миний эхний зорилго бол Солонгост хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн нээлттэй ихийн код болон тэднийг оюутан залуучуудаа сургана. Хоёрдугаарт манай Монгол улсынхаа IT-гийнхаа одоо материалыг баазаар дээшлүүлэх. Гуравдугаарт нь бол тийм шинэ гарааны бизнесүүдийг бас дэмжиж ажилуулах. Тэгээд энэ төсөл маань болохдоор 3 жил болоод төслийн хугацаа бол 3 жил байгаа ч гэсэн энэ төслийг болохдоор эхлэл төсөл гэж харж байгаа байхгүй. Дараагийн том төслийн эхлэл туршилт юм уу те туршилт байд. Яагаад тэгэхээр зөвхөн шинжлэх ухааны технологийн их сургууль дээр чиглэн хэрэгжүүлж исэн бол энэ маань амжилттай хэрэгжээд ирэхээр үндэсний хэмжээнд ч юм уу те арай том хөрөнгө оруулалтыг аваад үндэсний одоо дахиад 2 дахь дата төвийг байгуулдаг ч юм уу үндэсний супер компьютерийн одоо өндөр тооцооллын системүүдийг байгуулдаг тийм хүрээлэн байгуулдаг ч юм уу. Тэгээд эхний үеэ сайн хийчихвэл тэгээд дараачийн боломжууд гарч ирэх байх гэж найдаж байгаа. Тэгээд манай оюутан дүүнэрийн маань бас оролцоо энд байх их чухал. Тэгээд манай зөвхөн бүр одоохондоо бол төслийн хэмжээ болвол зөвхөн шинжлэх ухааны технологийн сургууль дээр хэрэгжиж байгаа ч гэсэн үндэсний хэмжээнд хийхэд бол хөрөнгө мөнгөний тийм яриа гарч ирнэ. Тэгээд дээр нь тэр чинь хуулийн зохицуулалт ягаад тэгэхээр какао болохдоор гадны компани яг какаогийн клауд сервис бол орж ирэх нь бол арай болоогүй гэж бодож байгаа. Энэ бол тусдаа компани бизнесийн асуудал. Тэрийг болохдоор зарим хүмүүс ингээ какао ингээд шинжлэх ухааны технологийн их сургуультай нийлээд яхаар какаогийн паблик клаудын сервис шууд орж ирэх гэж байгаа юм болов уу гэж бодож байж магадгүй. Одоохондоо бол тийм биш.
Ягаад тэгэхээр энэ орж ирэхийн тулд бизнесийн судалгаа, хууль эрх зүйн орчин гэдэг маш их юм байдаг бол энэ бол зүгээр төслийн хүрээнд сургууль шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутнуудтай нийлээл хэрэгжүүлж байгаа төсөл. Төслийнх нь төсвийн талаар ярихад 2 тэрбум гэж хэлсэн миний санах. Тийм 2 тэрбум гэдэг 1 тэрбумаараа хуугаад хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Тэгээд тэр хөрөнгө оруулалт маань болохоор 3 жилдээ хуваагдаад хэрэгжин. Тэгээд тэр дотроо болохдоо нарийн задаргаатай байд юм байлээ. Тэгэл хүний нөөцийн зардал ч юм уу тэрийг болохоор бизнесийн баг ч юм уу, маркетингийн баг ч юм уу Койкогийн талаас хариуц. Би бол цэвэр технологи талаа хариуцаад ажиллаж байгаа. Одоо ингээ Монгол залуусын хөгжилд ингээ хувь нэмэр оруулах гэх тийм том төсвийг ингээ гаргаж өгч ийн гэхэд тэгэхээр бас үнэхээр гайхалтай зүйл тий. Айгу баярлалаа байгаа. Тэгээд ерөнхийдөө бол миний боддогоор бол өмнө төсөл мөсөл гээл Койкогийн төсөл, Японы JICA-гийн төсөл, Америкийн Sourcing Sun гэл байдаг. Энэ болохоор тусламж маягаар би бол боддгоо. Энэ бол хөрөнгө оруулалт гэж бодож хүлээж аваад цог хэрэгжүүлж байгаа залуучууд маань хүлээж авч байгаа байгууллага маань энийгээ өшөө илүү амжилттай болгоод төсөл хэрэгжээл хөрөнгө оруулалт дуусахаар шууд зогсдог тийм юмнууд бас зөндөө байдаг гинэ. Тийм одоо сервисүүд ч юм уу би сая нөгөө Койкогийн Монгол дахь салбарын даргатай бас уулзж байсан. Тэгээд ерөнхийдөө Койкогийн төсөл энэ олон улсын төсөл маань болохоор айгүй сайн дэлгэрээд тухайн улсынхаа одоо хөгжил цэцэглэлтэнд нэмэр оруулаад тэгээд тэр төслийн хугацаа дууссан ч гэсэн төсөл бол хөрөнгө оруулалт. Тэгээд компанид хөрөнгө оруулахаар тэр компани тэр хөрөнгө оруулалтын дээр тулгуурлаад өсөн дэвжээд дараачихаа 10 жилээ ч 20 жилээ гээд аваа явахаар тийм боломжтой байвал их гоё тийм зоригтой байдаг гэдэг хэлж байсан. Бидний урилгыг хүлээж аваад энд ирээд энэ том төслийнхаа талаар ярьсанд баярлалаа. Тэгээд одоо энэ төсөлд нь хамтын ажиллагаанд нь ингээд амжилт хүсье. За маш их баярлалаа. За баярлалаа. Подкастт орж оруулсан баярлалаа.